За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За энэ бичлэгийг аав ээжүүд өсвөр насны хүүхэд залуучууд маань ахлагангийн дүүнер маань илүү үзээсэй, хараасаа, сонсоосоо гэж хуульч ахыхын зүгээс хүсэж байна. За тэгэхээр энэ цахилгаан, сурон, скутер, мото, за ундаг дугуй ер нь хоёр дугуйд бүгд орж байгаа. За энэ дугуйгаа унаад өнөөдөр хүүхдүүд маш олноороо цам тээврийн осолд өртөж байна. Эрүүл мэндээрээ хохирж байна. Хоёр хөлгөө, хоёр гаргуу, нэг гараа гаргуу болж, нэг хөлгөө болж байна. За цаашлаад аимшигтай амь насаа алдчихна. За мөн явган замаар явж байгаа зүгээр явж байгаа хүмүүс очиод мөрөгчж чинь, гимтээч чинь. За замун хөдөлгөөнд оролцоо хүний машин дэргэний хойноос мөргөөд ингээд бас сэв зураас үүсгэс гэсүүлээд асуудал үүсгэж чинь. За нөгөө сурон дээр 2-3-аараа ингээд сунталцсан ингээд замын хөдөлгөөнд оролцоо явж чинь. За энэ замын хөдөлгөөнд чинь дүүнер минь хэдийгээр жолооны үнэхтэй жолооч нар ч гэсэн эрүүл согтууг мэддэггүй өнөөдөр маш олон хүмүүс замын хөдөлгөөнд оролцож байгаа. Машин барьж чаддгүй маш олон хүмүүс байгаа. Машины хааст хоромсыг ч зөв гიშгэж мэдэхгүй санд руу маш олон хүмүүс байгаа шүү. За мөн жолооны үнэлэхгүй маш олон хүмүүс замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тийм учраас чи над хоёр дугуйтаа өнөөдөр унаа замын хөдөлгөөнд оролцохдоо маш эрсдэлтэй ийм замын хөдөлгөөнд Монголын замын хөдөлгөөнд оролцож байна. Амь насаа эрүүл мэндээ чи дээсэн дээр тавьж гинаа л гэж ойлгооч гэж хэлэх гээд. Хоёрдугаарт нь хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотод нэг аимшигтай бас автын осол гарлаа. За сурон унжсэн хүүхэд явж исэн барамтлаас нэг машин гарч ирээд тэрнээс өрүүлээ нөгөө тийш тарахад зүүнтлийн урсгалд явж исэн машины доогор нь ороод ингээд тархитлогоо бицраал ингээд хайрын залуу амь насаа алдах шít. За ийм харамсалтай үйл явдал болж. За ер нь тэгээд энэ дулааны цагт бол энэ төрлийн өнөөдөр мототой, суронтой холбоотой хэрэгүүд тасрахгүй байна. За 3-дугаарт нь эцэг эхчүүд даа ялангуяа хүүхдүүдэд эрхлүүлж хүүхдтэйгээ хийснийх нь зоргоор ингээд энэ хоёр дугуйтуудыг аваад өгчдөг. За энэ даа ялангуяа энэ суроонуудыг за гэтэл хүүхд нь амь нас эрүүл мэнд ямар нэгэн дугуйтай холбоотой өөрсдөө холбоотой асуудал үүсэнгүүт эцэг эхчүүд яаран сандран гүйлдэж ирээл биед хоорондоо муудалцдаг. Энэ хогийн имийг яах гэж авч өгсөн юм бэ? Бити унааш гэж хэлсэн штэ гэдээ аав ээжүүд муудалцаад хүүхдэд тэрэл ингээд гэмтэлтэйгээр гүйчдэг. За гих мэтчлэн ийм асуудлууд их байна шүү аав ээжүүдээ. За 4-дугаарт нь энгийн зүгээр ундаг 2 дугуйч бас байгаа. Үнэхээр энэ хүүхдүүдийн ундаг энэ тоглоомын талбай гэдэг юм энэ явах зам нь хомос байгаа учраас хүүхдүүд маань өөрсдөө энэ замын хөдөлгөөнд оролцоод ингээд амь нас эрүүл мэндээрээ бусдын эд хөрөнгөд амь насанд эрүүл мэнд занал хийж ингэж өөрсдөө хохироод байна. Тэгэхээр тусгай энэ дугуйгаа ундаг нэг юм хотоос нэг жоохон зайдуухан шиг гэдэг юм уу энэ талбайг нь бий болгоод өгөөч. Тэгэхгүй хүүхд болсон хойно мэдээж энийг аав ээж нь аваад өгч гсэн өөрсдөө авчихсан унмаар л байгаа. Тийм учраас энэ хотын цагиргаа гэдэг юм уу энэ улс төрчний энэ хүүхд залуучуудаа зориулсан бүтээн байгуулалтыг хийгээд өгөөч гэж хуульчийн зүгээс хэлмээр байна. За ингээд төгсгөлд нь дүүнэр минь чамд маш их боломж байгаа. Урчин өчнөөн гоё зүйл чамд тохиолдно. Тийм учраас энэ болчмгүй үйлдэлээсээ болж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд бүү халдаарай. Чамд маш олон боломж байгаа. Наад дугуйгаа үнэхээр унмаар байгаа бол зориултын буюу арай нэг хөдөлгөөн схийрийг багтай тийм газараа унаач. Яг энэ хотын эд хөдөлгөөнд ингээд унах юм бол чи өөрийгөө болон бусдыгаа хохироогоод байна шүү. Гэмтэлтэйгүр нэг таад очиод үзээрэй. Шүүх хэмлэг дээр нэг очиод үзээрэй. Хэрэг болсон хэргийн газар дээр очиод үзээрэй. Нүүр ам нь тараад унчихсан хөл гар нь танигдахын аргагүй аимшигтай дүр зураг байж идэм шүү гэдгээр энэ хуучин өгүүлэгчийн зүгээс ах нь хэлж анхааруулж зах гээд байгаамаа. Ингээд холбон талаас нь энэ хөвчлөгийг бодолцож таад маань үзээрэй. Баярлалаа.